Явган зөрчигчийн бүсийн шинжилэл зөвхөн Арбат гудамжаар хязгаарлагдахгүй. Мөн Гостины игнийг хамарч удаан хугацааны дараа тус барилгын фасадыг эцэслэн шинжилэхээр болжээ. Одоогоор гүйцэтгэгч байгууллага фасад засварлах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эхлээд гадаргууг хуучин будаг шавраас нь цэвэрлэж, дараа нь бүх гоёлын элементүүдийг шинжилнэ. Мөн сэргээн засварлалт нь дээвэр, хаалга, захилгаан болон инженерийн шугам сүлжээг хамарна. Харин яагаад бараг 15 жилийн турш засвар хийгдэггүй вэ? Энэ хугацаанд Гостины игнээ нь Оросын төрийн өмчийн агентлагийн мэдэлд байсан бөгөөд 2024 онд Вредийн мэдэлд шилжижээ. Түүнээс хойш төслийг боловсруулж ирсэн байна. Өнгөрсөн жил Алс Дарнлын холбооны тойрогдох ерөнхийлөгч мөрөх төлөөлөгч Юрий Төрөтнийн хувийн шийдвэрээр Гостины игнэний дээвэр фасадыг засварлахад 160 сая рубль хуваарлсан юм а. Одоогоор гүйцэтгэгч ханнуудыг угааж захилгаан холболтыг шинжилж байгаа бол энэтэй зэрэгцээд албан өрөөнүүдийн цаана уг түүхэн барилгыг ирээдүйд хэрхэн ашиглахыг тодорхойлох ажил өрнөж байна. Өнөөдөр бид хувийн хвшлийнхэн болон улаан хотод амьдралаа төлөвлөж байгаа залуусын хамт тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн концепцийг боловсруулж байгаа. Энэ нь Гостины игнэний концепц юм. Инженерийн шугам сүлжээг шинжлэх зэрэг бүх ажилд нийтдээ ойролцоогоор 160 сая рубль зарцуулахар төлөвлөжээ. Сэргээн засварлалтын ажлыг бүрэн дуусгах хугацааг 2027 гэж төлөвлөж байна. Экологийн импульс нь байгаль орчны боловсролыг зөвхөн сурах хүчээр заагаа зогсохгүй. Сонирхол төрүүлэн түгээж чаддаг хүмүүс зориулсан анхны бүгд найрамдах улсын шагнал юм. Гэхдээ шагнал бол багш нарын авч байгаа зүйлсийн зөвхөн нэг хэсэг нь. Тэд өөрсдийн туршлагаа хуваалцах, санаагаа улам боловсронгуй болгох боломжтой болжээ. Бид байгаль орчны боловсролын чиглэлээр цуглуулж чадсан бүхний арга зүй материал, тоглоом зэрэг бүхнийг дэлхийн танилцуулсан. Тиймээс 10 ширээнд хуваасан юм а. Манай багш нартай хуваалцах материал маш их байна. Ингэснээр тэд хүүхдүүдийг экологийн зөв хандлагатайгаар хүмүүжүүлэх боломжтой. Шагналын төрлүүдийг 3 ангилалд хуваасан ч оролцогчдын тоо их байсан тул шагналт байрны тоог нэмэгдүүлжээ. Шагнал авах амаргүй. Хэрэглэж байгаа арга барил үнэхээр үр дүнтэйг практик дээр батлах шаардлагатай. Мэдээж маш сайхан байна. Ямар нэгэн шагнал хүртсэн хүмүүртээ төрдөг мэдрэмж адилаа. Бид тусгай төсөл танилцуулаагүй. Харин өөрсдийн хийсэн ажлын үр дүнг илгээсэн. Нэгдүгээр байр 20,000 рубль, 2, 3 дугаар байрт 15 болон 10,000 рублийг тус олгожээ. Гэхдээ гол шагнал нь мөнгөнд биш, харин багш нар шань нартаа төлөвшүүлж байгаа үнэт зүйлд оршиж байна. Байгаль хамгаалах гэдэг нь зөвхөн хог цэвэрлэх биш. Хамгийн түрүүнд байгалийн тухай боловсрол мэдлэх соёл юм. Харин соёлыг цэцэрлэг сургуулиас эхлэн төлөвшүүлдэг. Ийм төрлийн төслүүд олон байх тусам нийгэм илүү байгальд ээлтэй болно. Энэ жил ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын байгууллага, мөн нэмэлт боловсролын салбараас нийт 60 гаруй багш оролцжээ. Цаашид экологийн импульс шагнал жил бүр зохион байгуулагдаж, олон багшид өөрсдийн санааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох боломжтой байна. Сайн байна уу эрхэм зорчигчдоо. Манай цахилгаан галт тэрэг бидрэнэ өртөө хүртэл цагийн хуваарийн дагуу бүх зогсоол зогсож байна. Ольга Латпулина Слюданкад төрж өссөн. Одоо ч төрсөн нутагтаа ажиллаж байна. Тэрээр маш хариуцлагатай, амаргүй мэргэжил сонгожээ. Энэ сонголтыг санамсаргүй хийсэн байна. Цахилгаан галт тэрэгний машинистийн тусалгаар эмэгтэй хүн ажиллаж байгааг хараад энэ ажилд татагджээ. Сургалтаа дуусгаад энэ албан тушаалд 1 жил хагасын турш ажилласан бөгөөд өөр галт тэрэг жолооддог болжээ. Зорчигчдод энэ нь огтхонч төвөгтэй санагддаггүй. Эмэгтэй машинистад би эерэг ханддаг. Хэрвээ ийм хариуцлагыг өөр дээрээ авсан бол тэр хүн үүндээ нухацтай хандна гэж бодож байна. Хамт олон ч Ольгагийн ажлыг эергээр үнэлдэг. Гэхдээ анхандаа галт тэрэг жолоодох хүн эмэгтэй байна гэдэг олон хүнд сонин санагдсан байна. Урд нь машинистийн мэргэжлийг зөвхөн эрэгтэйчүүдийн ажил гэж үздэг байжээ. Ямар нэгэн гомдол огтоо гарч байгаагүй. Тэр өмнө нь тусгаар ажиллаж байсан. Одоо машинист болсон. Ер нь бүгд маш сайн ханддаг. Анх ирэхэд мэдээж гинтийн зүйл байсан. Хүн болгон эмэгтэй хүн байна гэж гайхсан. Судалж
ажиглах нь надад таалагддаг. Энд бид хөвчлэн аюулгүй байдлын багц хэрэгсэл, галт зэрэгний цахилгаан тоног төхөөрөмжийг хянах ёстой. Анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагатай. Заримдаа ядрах үе бий. Гэхдээ энэ ажил маш их сэтгэл ханамж өгдөг. Гэртээ харихдаа би зоршигчдыг А цэгээс Б зүгт аюулгүй хүргэлээ гэж боддог. Аяллийн төгсгөлөө зоршигчид талархлаа илэрхийлдэг. Зүүн Сибирийн төмөр замын бүсэд өнөөдөр 30 гаруй эмэгтэй машинистийн туслахаар ажиллаж байна. Харин хоёр нь галт тэрэг жолоодож байгаа бөгөөд тэдний нэг нь манай энэ удаагийн баатар юм. Машинистийн өдрөөр уламжлал ёсоор залуу мэрэгчлэнүүд тангараг өргөж албан ёсны ёслолд оролцжээ. Анх биедан галт тэргэнд явсан өдөр би маш их сандарч догдолж байсан. Өөртөө итгэлгүй байсан. Харин одоо машинист болсноор өөрийн мэдлэгтэй мөн бидний ажиллуулж байгаа техникт итгэлтэй болсон. Мэдээж баг зэрэг сандрал байсаар байгаа ч багассан. Хүн чин сэтгэлээсээ хүсвэл бүх зүйл бүтнэ. Все получится, если очень сильно захотеть. Дарья Андреева, программа «Середина земли», Иркутск. В зале спортивной школы Өнөөдөр спортын 7 дугаар сургуулийн заланд орон нутгийн тулаанууд болж байна. Энэ нь тамирчдыг эрэх тэмцээнүүдэд бэлтгэх зайлшгүй нэг хэсэг юм а. Яг энэ заалнаас дэлхийн зөвлөлтийн болон Оросын аваргууд төрж, боксийн домгууд бий болсон. Харин одоо тэнгэрт шинэ хэд хүнд жингийн од гялзаж эхэллээ. Тэр бол 17 настай Илья Красников. Тэрээр сайхан Приморын хязгаарын Большой Камень хотод болсон Улс орнуудын холбооны тойргийн аврах шалгаруулах тэмцээнд төрүүлсэн байна. Большой камень Приморского края. Тэмцээн өргөн үрээтэй болсон ч өрсөлдөгчдийн бэлтгэл онцгой харагдсангүй. Тэд сайн байсан ч манай сургууль илүү сайн байсан юм а. Наша школа оказалась лучше. Для Ильи участие Ильягийн хувьд энэ тэмцээнд оролцсон нь өнгөрсөн жилийн ялагдлын хариуг авахтай адил байлаа. Тэрний хэлснээр тухайн үед техник дутсан, эрвэхэ шиг хөнгөн хөдөлж, зөгийн шиг хүчтэй зохиж чадаагүй байна. Харин энэ жил өөртөө итгэлтэй тулалджээ. Өрсөлдөгчдийн биеийн хэмжээ түүнийг түгшээгээгүй. Хамгийн чухал нь дасгалжуулагчийн дэмжлэг байжээ. Мөн түүнтэй хамт өвөр байгалийн хязгаарын Балей хотоос гаралтай Федор Подоляк 75 кг хүрлэгчинд алтан медаль хүртсэн байна. 75 килограммов. Манай 3 тамирчин мөнгөн медаль хүртсэн, мөн 6 хөрөл медаль авлаа. Сүүлийн 10-15 жилд өөр байгалийн хязгаарын баг ийм амжилт гаргаж байгаагүй. Улс орондоос ийм олон медаль авч ирж байсныг би санахгүй байна. Не прошло и Тэмцээнд дуусаад сарч булаагүй байхад тамирчид дараагийн уралдаанд аль хэдийн бэлтгэж эхэлжээ. Удахгүй Калининград хотод Оросын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээн болно. Тамирчид дивжинээс зөвхөн алтан медальтай буунаг ирэхтэй итгэлтэй байна. Николаев. Клементи Калаучскийн түүхийг бараг бүхэл бүтэн бүгд найрамдах улсдаа яриад агаж үдсэн гэж хэлж олно. Энэ үйл тэр зориуд хүүтнийг мэдрэхийн тулд Новосибирскээс Якутийг зорьсон юм. Загалмаатны баярын үеийн хүүтэнд аялагч Оймакны мөсөн цүнхэлд шумбалж, бураан засны мотоциклаар давхиж амжижээ. Энэ бүхнийг тэр үргэлжийн хамтрагчид болох Баян хуур ундаг дугуйтайгаа хийжээ. Олонхоо нутгийн газар тэрэнд маш сайхан сэтгэл төрүүлсэн байна. Энтхийн хүмүүс тун зочломтгой юм. Сум тосгодод хүмүүс намайг мэддэг байсан. Тэд мэдээр үтсэн байж л дээ. Над дээр ирж хоноглох өрдөг байлаа. Нутгийн хүмүүсийн зочломтгой зангарыг гууд надад хамгийн ихээр дурсагд үлдсэн. Хүүтний туйлд очсны дараа дугуйчин Камчаткад мөн өөрийн төрсөн Магадан хотод очиж амжижээ. Харин одоо Клим Якутскийн гудамжаар аялж мэдээж явган хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэд энэ адал явдал илэрхийлэгчтэй ярилцахыг туйлын хүсдэг. Та хаанаас явна вэ? Магаданаас явна. Якутийн нийслэл бол түүний дараагийн томоохон маршрутын зөвхөн нэг дамжин өнгөрөх цэг юм. Дараагийн зорилго нь Эльбрус уулын ориглыг эзлэх. Клим тийш 6 дугаар сар гэхэд хүрэхээр төлөвлөж байна. Харин ирэх үед тэр дахин Якут руу буцаж ирэхэж. Эх жил би Америкны хүүтний туйл гүйлтэд оролцож дорхой 42 км гүйхийг өсөж байгаа. Баян одоодоо байг гэхэд бариан дорхой зорж байгаа.
Тиймээс одооноос марафонд бэлтгийж эхэлж байгаа юм аа. Адал явдал тэрнийг хаанч хүргэсэн бай. Залуу өөрийн үнэнч төмөр хүлэгтэйгээ байхад алзахгүй гэдэгтээ итгэлтэй. Харин аян замын бэрхшээлийг баян хуурын аялгау дуртай дуунууд нь зөөллөж өгнө. Климентед бүх зам нээлттэй. Ржана Гармаева, Иван Сорокаумов, Якутск. Америк нэгдсэн улс, Япон, Европын холбоо зэрэг дэлхийн томоохон эдийн засгууд хүн дүрст роботуудыг шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төрийн стратегид улам идэвхтэй тусгаж байна. Робот техникийн салбарт олон улсын түвшинд удаан хугацаанд хөгжингүй орнууд давмгайлжсэн бид тэдний тогтоосон стандартын дагуу ажиллахаас өөр аргагүй байсан юм. Харин одоо бид түүхэн амжилтанд хүрлээ. Нэгдүгээрт хүн дүрст роботуудын өгөгдлийн сангийн талаарх анхны олон улсын стандартыг боловсруулсан. Хоёрдугаарт робот техникийн салбарын олон улсын стандартын анхны ажлын хэсгийг байгуулсан. 2025 оны эцсийн байдлаар дэлхийд даяар 300 гаруй компани хүн дүрст робот бүтээж байна. Нийт үйлдвэрлэл нь 17 мянгад төгөж, зах зээлийн хэмжээ бараг 3 тэрбум Америк долларт хүрчээ. Энэ салбарт хятад улс тэргүүлж 140 компани 14 мянга гаруй робот үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт үзүүлэлтийн бараг 80%-ийг эзэлж байна. Хүн дүрст роботууд бол дэлхийн технологийн өрсөлдөөний шинэ талбар. Энэ салбарт хэн стандарт тогтоож дүрмийг тодорхойлох вэ гэдэг нь маш чухал юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр хятад улс стандарт боловсруулахдаа 3 үндсэн зарчмыг баримталдаг. Иж бүрэн хамрах үрээ, практикт хэрэглэх боломж, аюулгүй байдал юм. Өмнө нь хөгжингүй орнууд техник хангамжийн наривчлалд төлхөө анхаардаг байсан. Жишээлбэл механик гарын хөдөлгөөн хэр наривчлалтай вэ гэдэгт. Харин бид програм хангамж, хиймэл оюуны стандартууд илүү анхаарч байгаа. Хятадын мэргэжилтнүүд хүн дүрст роботуудын хэдэн 10,000 цагийн ажиллагааны өгөгдлийг хуримтлуулжээ. Стандарт боловсруулах ажлын хэсэгт 12 улсын 58 өндөр зэрэглэлийн мэргэжилтэн мөн Хятадын 10 гаруй судалгааны байгууллага, робот хөгжүүлэгч компаниудын төлөөлөл оролцож байна. Ийм их хэмжээний өгөгдлийг шинжилснээр гэр ахуйн тусламж, ахмад насны ясаргаа, олон нийтийн аюулгүй байдал, байгалийн гамшигын дараах сэргээн босол зэрэг салбарт ажиллах роботуудын үйлдвэрлэлийн тодорхой стандартыг бий болгох боломжтой юм. Ингэснээр технологи лабораториос бодит амьдрал нэвтрэх нөхцөл бүрдэх юм а. Мэргэжилтнүүдийн үзэж байгаа эдгээр стандартууд бий болсноор олон улсын хамтын ажиллагаа бэхжиж салбарын хөгжилд түлхэц өгнө. Стартапууд өгөгдөл цуглуулахад бус харин инновацид төвлөрөн алгоритмаас сайжруулах боломжтой болно. Мөн нэгдсэн стандартууд нь улс орнуудын хооронд туршилтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, баталгаажуулалт болон зохицуулалтад ч дөхөм болох юм. Энэ бол Чүнцэний өндөр технологийн бүсэд байрлах Slow Tamping Мотопарк дах мэргэжлийн сургалтын зам юм. Олон залуу уралдаанчид энд тойрог зам дээр хурд авах чадвараа хөгжүүлж дараа нь уралдаанд оролцохоор бэлтгэл хийдэг. Би мотоцикл дуртай. Орон нутгийн уралдаанд оролцож шагналын давсанд гарахыг мөрөөддөг. Chansway брендийн мотоциклууд олон улсын тэмцээнд аврагуулж байгааг бүгд мэднэ. Энэ нь уралдааны замуудыг хөгжүүлэхэд анхаарал татаж, одоо гудамжны уралдаан, хурд хэтрүүлэлт, ууланд хууль бус уралдах явдал багассан. Энэ мотопарк манай өдрийн яг хажууд байрладаг. Бид үйлдвэрлэлээс эхлээд борлуулалт хүртэл бүх гинжин хэлхийг хамарсан үйл ажиллагааг явуулдаг юм. Анхлан сурагчдад зориулсан сургалтын замтай энэ жолооны өмнөх авч аюулгүй жолоодлогын сургалтанд хамрагдах боломжтой. Мөн Бартад зам болон тойрог уралдааны дараас байгуулсан засвар үйлчилгээ, тюнингийн цехүүч багтдаг. Манай зорилго бол энэ загварыг улс даяар түгээх явдал юм а. Наша цель тиражировать эту модель по всей стране. Хятадын гол аж үйлдвэрийн баазуудын нэг болох Чүнцэн нь түүхэн уламжлалаар машин үйлдвэрлэл, аж үйлдвэржилтээрээ хүчрхэг. Мөн толгод ихтэй үгсүүр, огцом замтай газар зүйн мотоцикл унахад маш тохиромжтой. 2025 онд Чүнцэн 7,857,000 мотоцикл үйлдвэрлэж Хятадд 1-р байрт орсон. Энэ нь өмнөх оноос 18% өссөн зүйлт экспорт 6,109,000-аас давж улсын нийт экспортын 3.1-ээс илүү бүрдүүлсэн мөн улс даяар тэргүүлэх үзүүлэлт болсон юм а.
Өнөөдөр Чүнцинд 51 томоохон мотоцикл үйлдвэрлэгч үйлдвэр 410 гаруй том нийлүүлэгч компани ажиллаж байна. Тэд жилд 20 саяас дээш мотоцикл, 20 сая хөдөлгүүр үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай Цинфэн загвар ердөө 57 кг жинтэйч өндөр чадал, их эргүүлэх момент, хурд авах чадал өндөртэй тул Бартац замын олон төрлийн хүнд нөхцөл маш тохиромжтой. 2025 оны эцсийн байдлаар манай борлуулалт 200 мянгаас давж 50 гаруй улсаа бүс нутагт нийлүүлж байна. Мөн цахилгаан Бартац замын мотоциклийн дэлхийн зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байна. 2027 он гэхэд Чүнцийн мотоциклийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 тэрбум Америк доллароос давах төлөвтэй байна. Аль хэдийн улсын хэмжээнд цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтын тэргүүлэгч 10 компани 7 нь Чүнцинд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хот өндөр технологи, цахилгаан болон ухаалаг шийдэл рүү хурдтай шилжиж байгааг илтгэнэ.